Yes, багу. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. За 133 дугаар Олимп зохион байгуулагдж байгаатай холбоотой Монгол улсын аялал жуулчлал, Монгол улсыг бас сурчлах хүрээнд хийгдэж байгаа Mongolia House Парис хотноо баригдсан Монгол хотны талаар очиж үзсэн талаарх бяцхан бичлэгээ та бүхэнтэй хуваалцаж байна. Зуны Олимпийн үргэлжлэх хугацаанд Монгол улсаа сурчлаж за үүгээрээ мөн Монгол соёлын арга хэмжээнүүдийг танилцуулж байсан ардын урлаг бүх дэсвэр харваа шаган харваа за тэгээд Монгол бас уламжлалт хоол тоглоом за Монгол гэрийн үзэсгэлэн за Монголын язгуур урлагуудын бас тоглолтууд гихчлэн үзүүлбэрүүдийг голчлон үзүүлж байсан. Тэгээд Парист байдаг Францд байдаг монголчууд манаас нэлийн ирж сайн байцгаана уу? Сайн байна уу? За ингэж Монгол гэрээ ирсэн байна. Гэр хийдэг юм уу те? За. Энэ бошоороос авч байгаа шүү. За баярлалаа. Сайхан байна да. Тийм. Тэгвэл ямар ч гэсэн ингээд одоо эхнээсээ би ингээд бичүүлээд явж байгаа юм. Оод. Үсээс тэгээд өнгөрөг байна. Хэдний хүртэл үргэлжлэх вэ? 10 хүртэл цаар бид нэр байж амжихгүй хаа. Ирэхгүй юу те? За манайхан тэгээ Францд монголчууд боломжтой бол 10-аас ирж өмнө үзээрэй. Харж авч байна. За ингээд хүмүүс ирээд хоол идэж байна. За тэндээ тэр сайн тоглолт хийж байна. Тэндээ тоглолт байна. Сайн ингээд ингээд тоглолт байна.
Alors, c'est ici qu'on présente les lutteurs sous forme de chansons, ses titres et ses exploits. Et puis, ils viennent faire la danse de l'oiseau mythique Hangret, qui est un oiseau très respecté chez les Mongols. Et ils font cette danse pour faire appel à la force et au pouvoir de cet oiseau avant le combat. Alors la lutte mongole est une lutte libre, donc les règles c'est très simple, il faut que l'adversaire tombe par terre. Et la particularité c'est qu'il n'y a pas de catégorie de poids, donc un lutteur qui pèse plus de 100 kg, il peut très bien lutter contre quelqu'un de très léger. Et on compte aujourd'hui à la lutte mongole plus de 400 techniques appelées mech. Et c'est une lutte très technique et très endurante. Donc pendant le tournoi, le plus grand tournoi qui est organisé au mois de juillet, appelé Nadam, on vient rassembler plus de 1024 lutteurs donc, qui vont tester leur force et agilité. Et Mira que la bolsita y todo, y es bonita.